За сайн байцгаана уу Otokoflop байна. Бидний өмнө нь хамгийн анх гаргаж байсан Ballbay хэмээх манхуаны 4-р партыг одоо оруулахар боллоо. Хүмүүс айгүй их асуугаад сүүлдээ бүр нэгсээрээгээ тэрний өрөнд орцсон шиг мэдрэмж хүртэл төрлөө шүү дээ одоо. Одоо харин энийг зорьсоор байгаа тэр парт 4 өөрөө цааш нь эхлэлийн үдийг тавья гэж бодоод орууллаа. Энд нь утга агуулгын үед айгүй чухал үйл явдлуудыг парт 4 дээр аль болох ихээр оруулаад гаргахыг хичээсэн. Өмнөх парт дээр Нерогийн ээж хэн байсан мэдэгдээ дуустдаг да. Одоо тэрнээс цааш үргэлжлүүлэх болно. Гэхдээ энэ 100% баттай биш л дээ. Гэхдээ энэ зүйл зөвхөн чухал хүмүүс л үг. Энийг Нероядах их сурвалжаас авсан болохоор баг үнэн байх. Лорд Күнүн хатан Люден хоёрын хүүхэдсэн. Тэгээд хатан Синтигээ хамгаалахын тулд тэр хүүхдийг нууцлахаас өөр сонголтгүй болсон. Сүүлд нь хайчихсан. Хатан Луанад одоогийн өвчнөр шаналж байгаа бөгөөд аажмаар өгч байгаа. Гэхдээ түнд хүүхдээ санаагүй өдрөгж байх. Хатан хаанд нэр дэвшигч ийм зүйлтэй хагас селфиг олсон гэж бодохоор л тэгэхээр би Лорд Күндүн хатан Лунател хоёрын хүүхд юм бол. Яа миний ах болж таарах нэ? Тийм үү? Тийм ээ, эцэг нэгтэй ах дүүс. Та нар одоо шин дотор байранда ортол болно. Страма дотор байр. Трамосын хүү хасагдсан. Тэгэхэд инээд хүрээд байгаа юм уу? Одооноос та нар тусдаа өрөөтэй болох бол. Та нарын өрөөнүүд хүчтэй шидээр хамгаалагдсан болохоор ямар ч асуудал гарахгүй. Өмнө та нар цэргүүд байсан болохоор хамт амьдардаг байсан. Гэхдээ одоо өөрчлөгд. Учир нь та нар одоо өдөртөгч гэж хэлээд нэг хаалга онгоолгоод орлоо. Энд тэгэхээр миний хөдөлмөрийн үр шин байх нэ. Эсвэл сонирхолтой болж байна. Өө, сайн уу? Бид хөршөөт болж байгаа ах нэ. Нанда. Эльф хатанд нэр дэвшигчийн нэрийг наад бохир амаараа битгий хэлээ. Чи Маркустай хамт хасагдах ёстой байсан юм. Энэ газар чам шиг хин нэгнийг хүлээж авах ёсгүй. Чамайг хэн болохыг чинь мэдэхгүй. Баяр хүргэе. Чи одоо боол байха боллоо. Чи яагаад тэгсэн юм? Ягаа миний түүнэрийг зар гэсэн юм? Юу? Ээжийг минь хүчнэж тамлаж алсан новш. Түүнэрийг минь зар гэж чи тэдэнд хэлээ биз дээ. Би чиний юу яриад байгааг мэдэхгүй байна. Грээсээ захиа ирэхэд би одоогийн байгаа байдлаа л бичдэг байсан. Энд чи яг тийжлэх юм. Энд юу хамгийн чухал вэ гэхээр би үнийг тушаасан хүн биш. Тэгээд дээрээс нь чиний дүүнер миний өмч хിവэрээ. Үгүй тийм биш юу. Би маш их хүнээр ч гэсэн өөрийнхөө гавыг тайлсан. Өвөө чинь хилцээрийн хүлэн зөвшөөрсөн. Одоо би эрхчлөөтэй. Одоо миний дүүнер энгийн иргэн болсон. Харин би яг язгуур та нар шиг хүчтэй офицер болсон. Энэ чамайг би хүссэн үед алж чадна гэсэн. Ортоод үзэлтэй. Би зүгээр төгс боломж гарахыг л хүлээж байна. Энэ бүхэн чамаас болсон. Чамаас болж би бүх нэр төрөө алдсан. Тэгээ чийл хүнийг өөртөө дуудсан. Бид хоёрын нэг нь хүчил байж энэ бүхэн дуусах бололтой. Сайн уу Неро? Чи энд юу хийж байгаа? Неро өнөөдрөөс эхлээ бүдүүнийгээ бас өөр нэртэй болохгүй байна. Бас байнга торонхай хүнийг одоо бүдүүнийгээр дуудаад тахад сонирн болохоор нэрийг нь золоо олгос хэлснэ одоо зарлаж байна. Манай хоёр маань хоорондоо хуршүүд болсон байх болно. Тэгээд маань Неро хэлнэ. Чамайг мэдлэгийн шалгалтанд нэгт орсон гэж дуулсан. Үнэн үү? Аа тийм ээ. Би бүхнийг ч хэдэлчдэг юм уу? Бүр ямар ч хэрэггүй мэдээлэл байсан ч хамаагүй. Хэрэгцээтэй мэдлэг гэхээсээ илүү ийм энгийн зүйлүүд дээр арай дээр байдаг. Би чамаас юм асуух гэсэн. Тэгдэг болохгүй яах вэ? Би юу гэдгийг нь хэлээгүй юм штэ. Тийм ээ. Юу юм? Тэгэхээр түүхийн талаар илүү их мэдмээр байгаа мó те? Ааха. Би хүүхэд байгаасаа л баг сог ном уншиж байсан. Тийм болохоор би илүү гүнзгийрүүлж мэдмээр байна. Тэгвэл миний хичээл үргэлж оройн 7:30-д байдаг. Тиймээс оройн хоолны дараагаар эхлэе. Баярлаа. Мэдээж. Маргааш өдөр нь боллоо. Тэгээд анх Чиммүн гэдэг хаан тулсан олонгуудаа 3 өөр ус байсан гэдгийг мэдэгдэх болно. Хүлэг баатруудын нутаг Лоранке, шиддний нутаг Акера, эльфүүдийн нутаг Нория. Лүгэрдийн 90 үеийн 842 дугаар жил хүртэл эдгээр хаан тулсууд бүгдээрээ гарч ирэн өөрсдийн нийгмийг байгуулж байсан. Гэтэл 841 онд Нориад үзмэрчид нэгэн шин зөгнөл гарсан. Чөтгөрийн хаан ирж байна. Өөрсдөө бэлдэцгээ гэж хэлсэн. Тэгээд 3 эзэн тулс чөтгөрийн хаан сэрхээс айж Скемос гэх сургуулийг байгуулсан. Тэгээд бүх улсыг нэг болгож эхэлсэн. Гэтэл дараагийн 600 жилд юу ч болоогүй. Тэгээ яг хүмүүс энэ зөгнөлд тэргэлзэж эхэлмэгц Секмоны хүч дэлхийгээр өнцөг болон бүрээр тарж эхэлсэн. Гисэн хэдий ч энэ хугацаанд Experience Canon сургууль шаа гарч ирсэн юм аа. Тэр өөрийн зэрэглэл цуснасаа дээш гарч эзэн хаанд нэр дэвшигч болж чадсан. Боолноос эзэн хаан болсон хүн шүү дээ. Мөн тэр домогт сэлэм Акерет хүлэн шөрөгдсөн анхны хүн. Энэ хүн бол одоогийн эзэн хаан Мүрэн. Гэхдээ энэ үед зөвхөн эзэн хаан Мүрэн л байгааг. Тэрнтэй зэрэгцэхээр хүчтэй өөр олон бааtruуд ч байсан. Теракийн аав дийлдэшгүй хүлэг баатар Гайон, Арукагийн гоц ухаантан шидэд Этрamos,
Күндүн 2, Нориогийн агуу 3 гэр бүл, Лунадел эдгээр 5 зоригт сүнс төгсгөлснийхөө дараа гомог болсон. Дан удаан бас хэрцгий байсан. Маш олон хүмүүс, мөн хайртай хүмүүс нүгсээр. Гэхдээ Дүрэн Баатар хизээж бууж өгөөгүй. Бас үүргээ биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийж байсан. Тэгээ эцэст нэг зүйлийг олж мэдсэн. Төлөөс заавал золиос хэрэг болох. Гэд байж итэл чөтгөрүүдийн талын бурхан гараад ирдэг. Тэр удахгүй дахин амьлах болно. Тэрийг зогсоохын тулд Дүрэн Баатар дайрч орж ирдэг. Хичнээн хүчтэй байсан ч гэсэн тэднэр чөтгөрийн бурхны айжууд нэг хүчгүүдчлэр байсан да. Бидэнд хангалттай цаг алга. Би Тэнгэрлэг ноён Лугардыг дуудах хэрэгтэй. Лугард гэдэг нь гэрлийн бурхан. Тэнийг дуудахын тулд 2 шидэдэн цусаа гаргаад тэнгэрт баг нь мэт дүүлэн гэрлийн бурхныг дуудгаа. Сэтгэл минь их хөдлөлөө өрс минь. Хоёрхан хүний чир намайг дуудана гэд. Энэ ч амархан ажил биш те. Биднийг хамгаалах ёстой олон амнаас байгаа учраас би танаас гуйж байна. Биднийг авраач. Тий саад бол ах минь. Би энийг хийх ёстой. Бидэнд үрж байх цаг алга. Та нарын хүчээр намайг тийм ч удаан байлгаж чадахгүй. Хурдл даалгавраа биелүүл. Баярлаа. Тэгээ биднийг өршөө эзэн минь гэж хэлээд өөрийнхөө биеийг тастуулдаг. Ягаад гэвэл энэ хоёр чинь нэг зоосны хоёр тал сайн буюу гэрэл байгаа газар харанхуй байдаг, харанхуй байгаа газар гэрэл байдаг гэдгийн илэрхийлэл. Нэг нь нөгөөгүйгээр оршин тогтнох боломжгүй. Тийм болохоор гэрлийн бурхан өөрийгөө золиослж өөрийгөө гимтээж дүүдээ шарах өгнөө. Дүү буюу харанхуй бурханд. Шархагдсан бурхан араас хүч сул байгаа болохоор бүгд нэгэн зэрэг дайрна. Тэгээ мурын эзэн хаан ёроолгүй ангалт руугаа зайл гэд бүтэн биеийг нь хуваачнаа. Энэ түүхийг сонссон манай хоёр Тэнгэрлэг ноён муран Лугаар Төгрийн хаан Секнус 2-ыг нэг цог гэж үзэх хэрэгтэй. Дараа нь юу болсон юм бол? Сенекүн биеийг 3 хэсэгт болгон хуваагаад дэлхийд даяар тараасан. Хүч нь эдгээр 3 хэсэг түүний гайхалтай хүч чадлыг эзэмшдэг. Тэд хаашаач явсан тэнд зөвхөн сүрлэл үлдэх болно. Тэгээд хамгийн чухал нь эдгээр 3 хэсэг нь бие биелүүгээ татагддаг, нийлдэг, буцаж Акира гэдэг нэг шинийн бурхан болох гээд байдаг. Тэрийг л одоо манайд болиулах гэдэг юм л да. Тэгээд тэрийг зогсоохын тулд нэг арга байгаа. Тэр арга нь юу байсан бэ гэвэл Лугардын нүдгээд чөтгөрийн эсгүүдийг хордог тусгай төхөөрөмж байсан. Даан чинь эртээр үед хийгдсэн. Одоо дахиж яаж хийгдэх арга нь мэддэхгүй. Одоо хоёрхан ширхэг байгаа. Ягаад гэвэл нэг ширхгийн нэг хүн өвдөө хийцэн байгаа. Тэгээд хамгийн амар нөгөөтгийнд хамгаалж исэн хүмүүс нүртэл өөд болчихсон. Тэгээд одоо ингэ байж итэл эвдэрсэн нэг хэсгээс үлдсэн хэсэг нь Лугардын нэгдүгээр нүдлөө ойртсон. Бидэнд хамгийн муу зүйл бэлтгэхээс өөр сонголт байгаа. Энэ үед Трамос шилдэг арга шийдэл гаргаж чадсан юм. Хин нэгнийг бид хорих хэрэгтэй. Тийм ээ, гэхдээ зөвхөн энэч биш. Тэр хүн нь маш маана хадгалах чадвартай тийм хүн байх ёстой. Гэхдээ тэр үед энэ яг бүтэн гэсэн баталгаа бас хэлж чадах. Тэгээд хэрвээ бүтэхгүй бол тэр хүн алдах хэсмүүдийн хэсэг болно. Гэлээс чи бүгд бие хий. Би аль хэдийн Страмосыг яаж хийх талаар сонсчихсон гэл Эльфатан Мурон эзэн хоёр хэлдэг. Тэгсэн чи Мурон шаа. Үгүй тэр бол эзэн хаан. Энэ дайны улмаас устгагдсан ертөнцийг эмчлэх ёстой. Харин Итрүүмэс чи надаас өөр. Чи бол мэрэгэн ухаанд. Тиймээс доод үедээ дамжуулах хэрэгтэй. Би бол зүгээр л шийдвэрлэхтэй сайн байсан. Чи юу яриад байгаа юм бэ? Дээрээс нь чи их зөөлөн тиймээс хүндийн нөлөөнийг эсэргүүцэж чадахгүй гэж Эльфатныг хэлж байгаа байхгүй. Чи бит хоёрын ирээдүй яах болж байна? Жаах юм бэ? Гэл гисэн чинь Нёрогийн аав хүүхэдтэй чамд татглаа шүү. Лунадэл. Трамос чамд туслах нь дамжиггүй гэл. Би чамд хайртай шиг тэр ч бас чамд хайртай. Тэр хүүхэд бид 3 амь биелэл болох бол. Гэ манай Нёрог хэлээд байгаа юм л да. Тэгээд ер нь та нар анзаараад байгаа бол Эльфатан дууг нь бол Нёрогийн аав нь Нёрог даатгсан бохоо. Тэгэхээр Эльфатан зүгээр л өөрийгөө алтан шал авч үлдэхийн тулд хүүхд хайцсан байгаа бохоо. Ийм л хүн тагийн артаас нь хайгааг өдрөгж байхгүй одлаа шагаал. Тэр ч яг үйл явдалтай буцаад дарыг. Тэг мань күнкүн өөрийнхөө бие чөтгөрийн хааныг оруулаад тэгээ дараагаар нь тэрнээ эзэмдүүлчихдэг байхгүй юу. Тэгээ дараагаар нь тэнэгүүд та нар шалахгүй юмтайс өөр юу ч биш миш гээл. Тэгээ тэдэн л өөрийн шидээрээ дайраад нөгөө хэд чинь бөөнөрөө нийлж ягаад мань күнкүнийг алхаар олдог байхгүй. Хамгийн анханд эзэн хаан сэлмээрээ тэрнийг шидийг хориод тэгээд ардаас нь ногоон шидтэн гэдэг нэг юм мэрэгэн ухаанд гэдээсэн. Тэрийг гаргаж ирээ. Тэр өөрийн цусаараа өөрийн амийг тахил болгон түүнийг хордог юм аа. Ингээ нийт 2 шидтний амаар хорсон л гэсэн үг. Тэгээд дараагаар нэг цаг хугацаа дуусах үед би заавал буцаж ирж та нарыг сүйтгэх болно гэж хэлээд явааддаг. Энэ яриагаар манай Ниро болон Бүдүүний хоёрын тийм ээ золоо хоёрын яриагаар энэ хүрээ төгсдөг байгаа. Тэгээд Нирогийн аав күнкүний биеийг нэг нууц агуутай байж хорсон. Тэгээд мань Ниро олонгуудаа тэр үйл явдлыг яриад уйлж байгаа байхгүй. Ягаад гэвэл анхны бөгөөд өөрийнхөө оройгоо авъя гэж байгаа тухай түүгийг өмнө боол байхдаа ямар сонсох боломж байдаггүй байсан. Мэдлэг гэдэг бол өөрөө хүч байсан болохоор хэлж чадаагүй байсан. Тэгээд яг энэ үйл явдалтай зэрэгцээд мань Нирогийн эцэг нэгтэй ах дөөхтэй
тэр захиралтай яриад явж идэг. Тэгээ захирал болонгуудаа мань Нерогийн ахын тэм цусыг уугаад хүний удам ягаад ч юм амар хүч мэдрэгдэж байна гэдэг. Энэ нэг цаанаасаа нэг мэдрэгдээд байгаа байхгүй. Нэг ирээдүгэл зөгнөөд муу юм болох нь мэдэгдээд байгаа. Тэгээ мань Неро болохоор ганц Дөөкийг өөрөө хаах гэдэг мэдж байгаа. Харин Дөөк болонгууд Нерог бол мэдэхгүй байгаа гол учраа байгаа. Дараагаар нь Дөөк захирал хоёрыг нэг өрөөнөөс гарч ирэхийг харсан. Нандаа шууд Дөөкийг барьж хан шахаад би чамайг юу сэтэд байгааг мэдэн шүү. Нерог ямар нэгэн зүйл болгоод хэрэггүй шүү гэж хэлж байгаа байхгүй. Нерог хорлох гээд байгаа юм. Яагаад тэгээд ийдэг. Би тэрнээс өөр. Тэр бол зүгээр л боол. Тэр шавж. Тэр энд байх ёсгүй. Чи хэр их ялцарсан юм бэ гэж цохиод авсан чинь гарын бариад авч байгаа. Нандигийн гарыг Дөөк. Хоёр нүр гаргахаа бол чиний хувьд эльфүүд хүмүүсийг доод зэрэглэн хүмүүс гэж үздэг. Тэгээд ч тэр чинь боол биш юу чи яагаад бид л буруутай юм шиг аашлаад байгаа юм. Нерод их язгууртнууд бүгд хүндлэх үүрэгтэй. Биелүүлэхийн тулд оршин тогтнодог. Биднийг дуудах үе эртэл бид өөрсдөө амиа золиослоход үргэлж бэлэн байдаг. Манай нэг ийм зарчмаар бүтээгдсэн болохоор бид ард түмнийхээ хүндэтгэлийг хүлээсэн. Зүгээр дорд зэрэглэлийн гэдгээс нь болоод дорд үздэг хүмүүс та нар шиг бид биш гэж хэлэхэд нөгөө нэг Дөөк тврээд авчих واخ. Чи юу гэдэг нь намайг тавиад гэсэн чинь өөд. Би айж байна. Би Нерогоос айж байна. Би үнэхээр их айж байна. Би Нерогоос тэгж байгаа واخ. Яг ингээд энэ сцен солигдохтой зэрэгцээд Неро алхаж явна. Тэгсэн чинь нөгөө хажуугаар өнгөрсөн хүүхдүүд нөгөө боолч явж гин. Тэр заваа юм бай. 4 жил тэр боолтой зурлцсан гэхээр итгэж өгөхгүй юм. Гэлээс чи манай Неро ч өөрийнхөө уур сая сонсон уур хэлэнгээ шууд гаргаад эдний балбаад байна. Та нар шиг новшнуудыг аврахын тулд гэл өнгөрөхөд дахиад нөгөө нанда хин хоёр стен л буцаа шилж нэ. Дөөк би баатар болох хэрэгтэй. Гэтэ би Нерогоос айгаад байна. Би Нерог ялах үгүйгээ мэдэхгүй байна. Тэгвэл яагаад чи баатар болмоор байгаа юм? Гэл яг ингэж хэлээд дуусахтай зэрэгцэж нөгөө стен л одоо буцаж байгаа байхгүй. Тэрэн дээр та нар шиг новшнуудыг аврахын тулд миний аав гэсэн гэл. Тэр чи өөрийнхөө аавын тухай ярингууд яг энтэй зэрэгцээд бас Дөөк миний аавыг аврахын тулд гэл одоо нэг хоёр тал яагаад хоёр талын аавыг арах өнцөг байгаа байхгүй юу? Би яах ёстой вэ? Над тэлээд өгөөч гэл Дөөк тэгээд байгаа байхгүй. Тэгээ дараагаар нь Нандад чи Нерог хамгааллаа гэд хүчтэй болно гэж юу? Гэтэл чи өөрөө бусдад найдалгүйгээр хүчрхэг болсон гэж хэлэх гээд байна өөрийгөө. Чи мэдэн дээ. Чам шиг бүх юм чамд бол бүх юм байгаа. Чамд өөрийн чин үргэлж дэмжих гэр бүл найз нөхөд байгаа. Чиний төлөө юу ч хамаагүй хийхэд бэлэн хүмүүс ч байгаа. Гэхдээ Неро эхнээсээ юу ч байгааг тэр ганцаараа байсан гэж хэлээд яваад өгнө. Тэгээ Неро хоолны газар ороод хоол идэж сууж идэг. Тэгэд хүмүүс бөөнөрөө амаа тачигнуулаад хоол идэхийг хараад Нерогийн уур нүрчдэг. Тэр яагаа вэ гэж хүмүүс орно. Түүнийг галзуурсан гэж бодож байна. Жижигхэн боолын шилжилтийн насны өгж байгаа юм болоо гэд бүгд инээжсэн чи. Неро яг галзуурч эхэлж байгаа. Уурлал гараал явчих. Мосын хахаанууд, мосын новшин хахаанууд миний аав түн тэтнээс олж өнгөрсөн гэл модыг нэг хуваагаад. Тэгэл өөрийнхөө амьдаа тайвшруулахыг хичээгээд байж итэл мань бүдүүний буюу зулаа. Бүрсний жаргалтай байна гэл нэг охинтой бас нэг цуг өрөөнд орсон. Нөгөөдг ном уншаал хоорондоо ярилцаал. Чи яагаад тэрэнд өгч болохгүй гэж гээл. Хоорондоо нэг самарнд байдаг аахгүй. Тэр нь болонгуудаа хайр сэтгэл илэрхийлэл боддог. Тэгээд тэр самарыг авсан хүн хоорондоо хос олдог гэж үздэг. Манайхаар бол нэг Валентины баяраар чихлаа солилцохтой адилхан. Тэрийн миг зулаа хүйсний самарыг гоо чимэглээ боож идэг. Би тэрэнд өгч байгаа гэж. Чи галзаараа юу? Эмэгтэй хүн төрүүлж алхам хийн гэж юу гэдэг юм гээл хажууд байгаа найз нь хэлээл. Нөгөө хоёр чи нэрээ юу? Би Нерод ч үү дээ. Гээл бүр Нерод ч үү дээ гэл. Яг ингээд хоорондоо ярилцаад байж итэл мань Неро ер нь бол нэг буруу гараар нь орж эхэлж байгаа. Тэрнийх нь илэрхийл болох гудамжаар явна таарсан болгоно зодддаг. Тэгсэн чинь мань болчин толгойд таарад бол Неро чи яагаад арай л итрээд байгаа юм шүү гэж. Чи үнэхээр мэдрэмжтэй бууж өгөх гэж байгаа юм уу? Би намайг муулмаар байвал сонсохгүй байгаа газар минь очиж муулаарай гэх. Нөгөөдөл уурлал. Тэгсэн нөгөөдөл муу өчүүхэн бол намайг хүлээж л байгаарай. Би баатар болчих яахыг та нар хараарай. Энэ бол нэг баатар гэдэг эднэр нэг шаал гэдэг юм цол байдаг юм байлээ. Тэгээд дараа нь шаа гэдэг явал зүгээр байх гэж бодож байна. Хэрвээ би шаа болчихвол миний байр суурь язгууртан та нараас өндөр болох бол. Тэгээд энэ явдлаас болоод өшөө авахыг хүсвэл яах юм? Ягаад бид энэ талаар бодож үзээгүй юм? Чиний шаа болох боломж их үү? Миний шаа болох боломж их үү гэдэг нөгөө хүүхдүүд лөө орилж байгаа баг. Тэгсэн чинь хойноос нь гарын мянгат Неро одоо болно. Чич бас тэдний нэг гэж шууд гараа татаад яваад гэж. Неро ч угаасаа жоохон сэтгэлийн жоохон хямралтай байгаа нүгэн. Ингээ байж итэл Неро л гинт буйсны самарч нэг хүн шийддэг. Тэр хэн байсан бэ гэсэн чинь дандаа. Харахтнээ чи шаа болох төлөвлөгөөтэй байгаа бололтой. Ягаад хүчнээс болоод уу? Тийм ээ. Миний аав лорд
хүндүн хүн бүрийн амь насыг хамгаалахын тулд өөрийн амийг зөөлөөс. Гэхдээ энэ ертөнцийн байгаа байдлыг хараач. Ямар харамж, ямар хувийн хичээс хүмүүсээр дүүрснийг. Тийм ээ, тийм би ойлгож байна. Хүн яаж хүнийг шүүмжилж чадах вэ? Чиний харсан зүйл бол зөвхөн мөсөн үеийн орой. Тэд өөрсдийн хүслийг хангахын тулд хүмүүсийг зарч худалддаг. Тэгэл манай хүн дурсамжаа бодож байгаа юм л. Хамгийн аимшигтэй дурсамж нь шүү дээ. Өөрийг нь өргөж авсан ахыг нь алсан хүнд ээжийг нь зараад явуулчихж байгаа. Энэ явдлыг зүрх нь бол тэр жоох хүүхд юм бол зүрх бол яаж тэсгэлээд дээ. Тийм л үйл явдлыг дахин бодохоор амар шигтэй юм санагдаж байгаа. Тэгээ би шаа болохоор бүхнийг өөрчлөнө гэ байж итэл цулаа гарч ирээд гой чимгэлсэн буйлсны самар өгдгөө. Тэгсэн чинь буйлсны самарыг зуллаа нэрод өгсөн чи уушлаарай би чамаас өөр хүн сайн гэд тэгээ татгалздаг байгаа. Тэгээ яасан бэ гэвэл нандайгаас буйлсны самар авсан болохоор зулаагийн яахыг тоогоогүй. Тэгээд бас зулааг нэгт моошож илцдэг байсан. Тэгээ нандаа дугаасаа сэтгэлтэй байсан болохоор нандаг үнсэж байгааг дөөх холоо харчдаг. Дөөх харсан дээр үүдээс галзуурж ид. Харин мань булчин толгойд болонгуудаа бүдүүний буй зулаад сайн байсан бааш таардаг. Тэгээд дараагаар нь мань бүдүүний чи хаягдчихж байгаа ш. Хаягдсан болохоор уйлаа зоож ид. Тэгээ гинт маргааш өглөөн нь ийм их үйл явдал болсны маргааш өглөөн нь 4-р курсыг нь цугласан байна уу гэд. 4-р курсийнх нь гээд бүр анх орсон айгу олуулаа байсан чи айгу зөөгөлөө болцсон байлээ. Тэгээ шинэ үйлрэл эхэлсэн та нарт сэлмийн эрдмийг чинь шалганаа гэд бүгдийг хооронд нь тултуулж ивнэ. Рингэн дээр баг гаргахаар болдог. Ямар ч шид хэрэглэхгүйгээр зөвхөн сэлмээр үзэлцэн шүү гэд. Намайг унахын тулд чадах бүхнээ эгээд өөрийнхөө эсрэг бусд хүмүүстэй үзэлцүүлэхээр болчихж байгаа. Тэр чинь бол 11 настайдаа л бие гүйтсэн сэлэмчин гэж дуудагддаг аимшигтай мангас гэжтэй багш нь нөгөө шавнартайгаа тулдахаар болж байгаа байхгүй юу. Тэгээд тусгай оноог та нарт өгөх болно. Хэрвээ миний бид хүржилж чадах юм бол та нарт 1 оноо өгье. Чи намайг унгаж чадвал 3 оноо өгье. Хэрвээ намайг зэвсэггүй болгож чадвал 5 оноо өгье гэж хэлээд хооронд нь тулдуулдаг юм хоорондоо гэж нэгийн эсрэг 11 ч юм уу 20 хоорондоо тултаад байгаа байхгүй юу. Тэгээд мань багш болонгуудаа таарлцсан болгоно айгүй амархан ялдаг юм аа бүгдийг унгаагаад. Яг энэ үед Неро, Дөг, булчин толгойт 3 байж л мань Неро болонгууд нэг тийм сэтгэл санаа нь докторгүй байгаад байгаа болох нэг оролцдоггүй. Харин Дөг болонгууд галзуурсан юм шиг хамгийн түрүүнд дайраад ордог байгаа. Мань булчин толгойт болонгуудаа заавал ялна гээл. Бас мань Дөг болонгуудаа бас ялна гээл орондоо үзэд гинт дайраал ороод ирж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь та нар ээжийнхээ өхнөөс ч гараагүй амт гэсэн чинь мань Дөөгийн ээж нь нэг өмзөг сэдв байдаг. Тэнгүүтээ та нар миний ээжийг турсах хэрэггүй. Хоёр талаасаа жинхэнэ дайралт. Хоёр хавсарсан дайралт эхлүүлэхэд тэрийг их амархан ялчнаа маань багш болонгот айгүй амархан ялчдаг. Нөгөө хоёрыг чинь 1 цохиол, 2 цохиол эргүүлж харууллаа. Та нар намайг ялахад 10 жилээр эрттэй байна гэж хэлээ. Яг энэ үед л манай гол баатар Неро тулаанд орж эхэлдэг байгаа. Орж эхэлсэн дээрүүд манай ширч сэлмээр өвшиглэж нударгаар цохиол. Сэлмээс нь бултаал, дайраал. Тэгээд манай нэг постэр зургийн амар алдартай хөдөлгөөн болох. Нууц сэлмийн цавчилтыг хийдэг. Тэгээд тэрэн дээр хийх мөчид сэлмийн хуг усэрдэг байгаа. Хуг усрын гэх юм уу, цэвэрхэн зүссэн гэх юм уу. Тэгээд багчаагаа буулгаж авдаг байгаа. Ингэснээр манай Неро ялдаг. Би дараагийн шаа болох чадвартай гэдгээ та нарт харууллаа. Та нар хинж намайг давж гарч чадахгүй шүү гэд. Нөгөөдөл уурсан чинь тэрийг нь харсан Дөг битгий намайг даравж ил мо заваан болоос өөр чи юу ч биш гэж хэлээ шууд дараад ороод ирдэг байгаа. Тэгээд Дөг галзуурсан юм шиг нүднээс нь цус хойжтлоо. Их хэмжээний мана урсгаад биенээс нь улаан авраа ялгараад ши ториотой гэсэн шүүгээ багш урлагтай зэрэгцэж нөгөө багшигаа хар шидээр ороогоо доош нь буулгадаг. Неро араас чинь гэлсэн чи хойноос нь сум жид тавиал байдгаараа дайраад Дөг чи Нерог алахыг хүсээ юу гэж хэлсэн чинь булчин толгоотыг зүгмээргүй үйл эндээс зайл гэж шууд түлхээ ичдэг. Бүгд тэгсэн чинь тэрийг харсан зүгээдтэй нандаа бүгд холдоороо энэ аюултай шүү гэж холдохтой зэрэгцэж мань Неро өөрийн сэлмээ авдаг байгаа. Алдарт уурхаа дээрээс ялсны хариуд авсан сэлэм чийл намайг түрүүлж алахыг оролцсон шүү. Дөөглөө шүү дайраад ороод ирдэг. Дайрахтаа эхлэж хөлгийн мөлтөгөөд ихтэй зэрэгцэж манай шидэндээ аюу сайн байлээ Дөг. Мань Нерож малангуудаа сэлэндээ арай сайн байгаад байгаа. Зөнгөөс харсан байлгүй. Гэсэн чинь надад шаа болохоос илүү хүсдэг зүйл байсан. Тэр болчны үхэл гэж хэлээд дайраад ороо. Тэс нөгөө ирчүүдийн тэмцэл эмс огтоос ихтэй гэж нэг сайхан үг байгаад байдаг да. Тэгээд сэлмээрээ тэгээд шидээр чавчилт хийсэн чинь Нерогийн сэлэм тэрийг наваа шингээчдэг. Тэг өмнө нь уурхаад болоход чи ямар сайхан сэлэнтэй юм бэ гэж хэлсэн чөтгөрийн яриаг сонсоод энгийн нэг боолын хүү байхдаа би эмгэнэлт үйл явдлыг зөвхөн твчих хэрэгтэй болдог. Гэхдээ өөрийн баатаргийн хүү гэдгийг мэдээд энэ зөвхөн хариулт биш гэдгийг ойлгосон. Тэгээд бүхнийг өөрчлөхөөр шийдсэн гэж хэлээл хоорондоо жинхэнэ гал галсан рингэн дээр гүйсэлдэж байгаа юм л да. Энэ Неро арай илүү чадвартай болоод эхэлж идэл захирал гараад ирнэ. Яаж хичээл дундуур тулдаж чадаж байна гэд байжсэн чинь Дөг бит
битгий миний тулаан саад бол гэсэн чи дээрээс нь гэрлэн сум мөрж ирээд дараа яшчдаг. Тэгсэн чинь дөг болонгуудаа гимтгэн ойлгоос зүв байсан. Харин нейрон дээр тэгдэг нь бол буруу байсан. Ягаад гэвэл нейрон бол өөрөө ихлүүлээгүй. Тэгсэн 7 хоногийн дараа тэр хоёр баахан сургамж өвлдээд эрүүний шүл уугаад гарч ирдэг байгаа. Тэгсэн чинь дараа нь тэр хоёр хоорондоо бие биенийг үзэхгүй гараад өнгөрнө. Тэгсэн чинь булчин толгойд таарлтаад Иван өөнийг ихлүүлсэн болохоор би чамайг явуулсан байх. Одоохондоо бүх зүйл шийдэгдсэн чи хэрвээ ийм зүйл давтагдах юм бол чи хөөгдөн. Хэрвээ чи хэн нэгэнтэй зодтолдох юм бол зөвхөн чи шийдгүүлнэ. Тийм болохоор чи энийг одоо зогсоох хэрэгтэй. Гэтэл гэж хэлээ шууд цохиод авдаг. Чи юу хийж байгаа юм? Чи захирлын дайралтыг хүлээн аваад чи 3 өдөр ухаангүй байсан. Тэр үед зулаа чамайг унтлахуус асарч тойрсон. Гэхдээ нүдэ нээсний дараа чи түнд ийм зүйл хийхээ боль гэж хэлсэн биз. Тэгээч болоогүй. Найз өөр нэг найзтай хизээч хэлж болохгүй үгсийг хэлсэн. Чи түнд ямар ч хэрэггүй яв гэж хэлсэн. Тэрнээс чинь болоод зулаа өөрийгөө өрөөнд түгжээд уйлж байгаа. Тэгж их санаа зовж байгаа юм бол ягаад тэрнийг өөрөө тайвшруулж болохгүй байгаа юм? Юу? Чи түнд дургүй юм уу? Ингэснээрээ чи боолт хайртай болчихно гэж санаа юу? Яасан? Эцэст нь гэр бүлийнхээ шившиг тутахна гэж айгаа юу? Шууд өшөглөөд авдаг. Надтай тулалд навш минь. Уушлаарай. Яг чиний хэлсэн шиг хэрвээ би дахиж тулдвал би хөөгдөн. Гэтэ задуулах юм бол өөр хэрэг шүү. Чи бол зулаа биднээс өөр гэж бодож байгаа юм. Бидний ялгаа нь тэр богино мөчрийг нь сонгосонд байгаа юм. Энэ хагас эльфийн цус минь л болж би өөрийгөө хамгийн муухай сэтгэлтэй хөдлөлөө гаргаж байна. Энэ нөгөө хагас эльфүүд чинь өөрийнхөө дотор мэдрэгж байгаа мэдрэмжийг гэлүү хурц гаргадгаараа илүү нөө чөтгөрлөг омог гэж яригадаад байгаа шүү дээ. Эльфийн сайхан сэтгэл хүний муухай сэтгэл хоёр чинь хоорондоо байнгын зөрчилддөг. Тэгээ тэрний л гайн одоо илрээд байгаа юм л та. Тэгээд эсцэн солигдож бөөнөр өний газар л амар яарч гүйж ирдэг. Энд нь болонгуудаа хаан айлчилсан байдаг байгаа. Анхаараа хэрхэм сүүч авлан дизэн хаанд бүгд хүндэтгэл үзүүлье гэж бүгд хүндэтгэл үзүүлээл. Эдгээр чинь бүгд офицерууд болсон байгаа байхгүй одоогоор. Энэ жил 4-р курсын сурагчид өмнөхөөс хамаагүй цөөрсөн бололтой. Бид энэ жилийн шалгалтыг хүндрүүлсэн. Учир нь бид элит цэргүүд бий болохыг хичээсэн. Харин ч ийм хэмжээний зэрэгтэй байгаа гэдэг гайхамшигтай. Сүүлийн 4 жилийн хугацаанд та бүхний хүч чадал, төсвөр төвчээр, мэрэгэн ухаан, мэдлэг суралцсан гэдэгт би итгэлтэй байна. Бид энэ бүхнийг та нарт олж авахын тулд чадах бүхнээ хийсэн. Ямар ч их хүчин чармаалттай гаргасан бол, хичнээн их зүйл золиослсон бол, хэр их найз нөхдөсөө хагдсан бол, ягаад залуунаасаа орхих ёстой болсон. Мөн яг энэ мөчд хүрэхийн тулд ямар их сул талууд багасгах ёстой байсан бол гэж хэлгэл бүгдээ амгшаад босоод ирж байгаа байхгүй. Хаан ч өөр юм аа гэж. Мөн эзэнт гүрэн 30 жилийн өмнө тулгарч байсан асуудал дахин гарч ирлээ. Өмнө самууны бурхан чөтгөрийн нөө хаан мөн тэрний албатууд хөдөлж эхэллээ. Тэгээ нөгөө нэг чөтгөрийн хаан дахин сэргэж байгаа юм шиг байлээ. Та нар өмнө нь Умерон уурхад болсон дайралтыг санаж байна уу? Өмнө нь нөгөө нэг мань хин дөг, Ниро, Зулаа 3-ны юу? Нандаа 3 нийлээд тэр дайралтыг зогсоосон биз. Тэр дайралт ирнэ тухай яриад байгаа. Би та нарт хэр их бахархаж байгаагаа илэрхийлж чадахгүй байна. Гэхдээ хит их өнгөрөх хэрэггүй. Энэ бүхэн бол шуургын өмнөх тайван байдал. Удахгүй улам том, улам хүчрхэг дайснуудын ертөнцид гарч ирэх болно. Энэ жилийн эцсийн шалгалт өгөөд та нар нин даруй фронтод гарч дайснуудтайгаа тулдах болно. Тиймээс өөрсдөө бэлтцгээ. Удахгүй болох шуургатай нүүр тулах хэрэгтэй. Энэ газрын хангамж тансаглалаа орхицгоо. Зөвхөн өөрийн төдийгүй мөн эзэнт гүрний ирээдүйн төлөө бүхий л хүчээ дайшлан өмнөхөөсөө илүү хүчтэй болоорой. Мэдлээ эрхэмдээцээ. Гэхдээ та нарын бүхий л баатарлаг үс анзаарагдахгүй байх бол. Тиймээс дараагийн удаа болгоомжтой байгаарай. Дөг зэн хаан юу гэдэлчих вэ? Дайснууд хөдлөөд эхэлчихсэн гэвүү? Тийм ээ. Удахгүй бидний их тайван алга болох. Энтэй зэрэгцээд баннер өрөөндөө ордог. Тэгсэн чинь хаан дотор нь ороод байж идэг байгаа. Дуудаж авчираад суу гэж хэлээ суулгадаг. Дорд нэгэн юу гэж гисэн үг вэ гэл. Хоорондоо жоохон өнгөрснөөгөө тухай ярилцдаг. Дурсамж сайхан юм да. Одоогийн чинийг байгаа байдлыг харахад сэтгэл хангалуун байна. Би чамайг Ивантай тулцсан гэж сонссон. Би чамайг дөөгтэй тулцсан гэж сонссон. Тэгээд бас чамайг язгууртнуудыг үзэн ядаж эхэлсэн тухай дуулсан. Таны зөв өршөөгөөрөө эзэн. Би чиний мэдрэмжийг сайн ойлгож байна нэр. Уур хэлэн зөвхөн сэлмийн нэрийг мохоож мэдрэхүйг чинь саад болох бол уур хэлэн зэвсэг биш гэдгийг чи ойлгох хэрэгтэй.
штэ. Хөшөөгөөрэй. Гэтэ би яаж сэтгэл хөдлөлөө удирдах юм бэ? Чи яаж сэлэм хэрэглээ сурсан юм? Би чамайг сэлмийн мастер Жиратыг ялсан гэж дуулсан. Би дадлаг хийсээр байгаад л миний гарын арьс өвчин мэдрэхгүй хатуу болтлоо. Илт савсны ичээд нь байх та. Тийм ээ, чиний зүг. Сэлэм эзэмшнэ гэдэг бол ийм л зүйл. Яагаад зүрх сэтгэлээ ч гэсэн үнтэй адилхан хийж болохгүй гэж. Өөрийнхөө айдсыг ялж уур хилэнгээ намхруулах хүртлээ зүрх сэтгэлээ хүчрхжүүлэх ёстой. Энэ л чимхэн сэргэх явдал юм. Тиймээс нэрөө би чамд шидэц сэлэмчний үндсэн сүрийг зааж өгье. Хөшөөгөөрэй. Яг энэ үедээ зэрэгцэж мань дөг бэлтгэл хийдэг. Энэ үед ч гэсэн эзэн хаан гарч ирэнгүүтээ жинхэнэ үзэн ядалт гэж юу байдгийг чи хараахан мэдээгүй байна. Чи яг одоо бие махбодын өвдөлт тэтгийг сэсвэрлэж байна. Энэ чиний зүрх сэтгэлийн өвдөлттэй харьцуулахад юу ч биш. Эрхэмдээцээ өвдөж байна. Би алмаар байна. Өөрийнхөө өвдөлтөө сул талаа гэд ингэхдээ зэрэгцэж чөтгөрийн далууч нуруунд дээр нургаж гарч ирдэг. Эцэст нь чи өөрийнхөө жинхэнэ төрхөө үзүүлэх бол та. Тэг яг энэ үедээ зэрэгцэж манай ангийн багш кул багш харж идэг. Тэгээд дотроо бод. Нэг бол хоёулангийн адилхан босгоно. Нэг бол дайснуудыг бий болгоно. Нерогийн зүрх сэтгэлээ удирдахыг зааж байхад харин Иван зүрх сэтгэлээ чөлөөлөхийг зааж байна. Харин Дөөкөд зүрх сэтгэлээ чөлөөлөхийг зааж байна. Яг энэ үедээ зэрэгцээд мань нандаа нэг шувуу харсан шигээ өөрийнхөө дурсамжаа бодоод ичингүүрэл. Тэгээ аль хоёр залуугаас алийн сонгохоос бодоод тэнгэлзээд яваад байгаа юм л та. Хүмүүс богино хугацаанд амьдрдаг ч хитрхи төвхтэй юм аа. Яагаад тэд ийм төвхтэй байдаг вэ? Тэгээ 3 сарын дараа үйл явдал руу гинт тайм скипийн өршөөлийн сорил болох тавтах шалгалт боллоо. Би одоо дүрмийг нь та нарт тайлбарлаад өгье. Нэгдүгээр та нар 2 хүнтэй багт хуваагдана. Хоёрдугаар та нарын зарим дайснуудыг байршуулсан байгаа. Тэгээд тэднийг устгах тусам илүү олон оноо авах болно. Гэхдээ та нар ангийнхаа хүүхдүүдийг алвал оноог хасах болно. Ангийнхаа хүүхдийг алхаа. Тийм ээ. 5 дахь шалгалтанд та нар алж бас алвуулах болно. Би тааны эцэг гэхээс аль хэдийн зөвшөөрөл авчихсан. Тэгс чи нөгөөдөл боломжгүй маа ямар амар юм бэ гэж дотроо бодож байгаа юм да. Бас та хүүхдүүд чинь бол бүгдээрээ холчоор юм чинь. За бүгдээрээ сонсцгоо. Та нар хамтрагчаа сонгоход 30 минут байна. Гэтэл бөөнөрөө чи надтай болоо, чи надтай болоо гэж хоорондоо яагаад. Мань зулаагаас ирнэ айгүй олон хүмүүс зөнд гуйдаг. Ягаад гэвэл мань зулаа тураад нэг хөөргөн болцсон. Хоёрт нөгөө хэдээс арай илүү чадварлаг байгаад байгаа маа. Яг ингээд хамтрагчаа сонгоод байж итэл гинт сүнс хурж ирээд битгий сандар зулаа. Би энд байна. Миний захиа би нөө нандагийн захиаг хүргэж ирлээ. Миний хамтрагч болооч. Би эльфийн нэрээр чамайг гимтэхгүй гэдгийг андгаалж байна гээл хүрээд ирж байгаа юм л да. Ингэснээр зулаа нандаа хоёр хамтрагчид болно. Тэгэд мань зулаа олонгод нандаагаас очиод шууд тэврээл авна л да. Тэгэл хоорондоо гоё цаашаа баг бол юм олъё гээл. Яг энэ үедээ зэрэгч мань болчин толгойд муусай навшнууд дүрмд алах зөвшөөрсөн болохоор та нар хамгийн султаараа нэгэнд болох хин нэгэн лүү дайрна гэдгийг би мэдчихээн шүү. Хэрвээ та нар хамтрагч байж байгаа бол би хамтрагч чинь баяртайгаар байх болно. Тэгэл ойрлол. Хин нэгэн миний хамтрагч болох нь хамаагүй. Гэхдээ надаас өршөөл үзүүлнэ гэж найдаад хэрэггүй шүү. Тэгээд энэ үедээ зэрэгцээд мань дөөг болонгууд нандаттай ирсэн бас нэг хідэн жоохон дурсамжууд ярина. Энэ төр чимээ жоохон сэтгэл санаагийн жоохон өргөсөн юм шиг байгаа юм л та. Чи нэрог арай дэм зөөлнөр харагдаг болох хэрэгтэй мэрэгтэй гэдэг өнцгөөслөөр нь тайлбарсан байгаа даа. Тэгсэн чинь мань дөөг болонгууд би чамд ямар их хайртайг чи одоохондоо мэдэхгүй байх шиг байна гэх. Тэгсэн чинь мань нэрөө олонгуудаа тэнгүүтээ миний эцэг нэг тах болох төök хүссэн зүйлдээ хүрсэн. Харин би хийсэн зүйлдээ хизээч хүрч чадахгүй боолын хүн гэж хоорондоо ярилцаал. Үгүй чи түнтэй адилхан биш. Яг одоо энд байгаа хүн болгон жинхэнэ чи бас үргэлж ийм л байсан гэж хоорондоо ярилцаал. Аль альнийхэн сэтгэл санааг нандаа бол зассан байгаа юм л да. Бас нэрөө чим бас нэг хинээс зулаагаас очиж бас нэг уушлалт гуйсан юм шиг байгаамаа. Бас нэг жоохон тийм системээс гараад өнгөрнө. Тэгтэл нөгөө нэг би чамайг нэрээ сонгодгүй би нандаа сайн гэж хэлээл гараад явснаас болол уйлал үлдчихлээ юм л да. Тэгтээ мань нэрээ очиод хаалгаа онгойлгоход өмнө зулаагийн хийж өгсөн гутал нүдэнд нь үзэгдэнэ. Хэрвээ та нар энийг мэдэхгүй байгаа бол эхний бүлэг хүртэл яваарай. Эхний бүлэг дээр л энэ гарч ирнэ. Эхний биш бол хоёр дахь бүлэг дээр л энэ байгаа даа. Манай YouTube сувг дээр энэ байдгийн. Тэгээ хамгийн сонирхолтой дөг нэр хоёр чинь нэг баг. Тэгээ манай булчин толгой чинь бүр нэг сугын суг гарахтай нэг баг болцсон цааяа. Тэгээ тэнтэйгээ зүг явж байгаа нэг туулаа муулааг нь хасгэн чишгээ дайрсан чи тэгээ туулаа мангар том туулаа. Соёо моё гэж амар шууд барьж аваад хавах газар байхгүй. Энийг харсан мань нандаа ч юм бол шууд номсомоор явж хараа алчдаг. Бид мангасууд хизээч өршөөл үзүүлж болохгүй гэж харвал алчиж байгаа. Яг энтэй зэрэгцээлүүд мань нэрөө дөг хоёр ч хоорондоо зодтолтой тэглэнэ. Яг яаж байгаа ч юм баг бүүм. Харин мань нандаа зулаа хоёр ч хоорондоо ярилцсан шээ. Чи нэрөө сайн, би нэрөө сайн л гэж байгаа ч. Тэрний гутлыг чи хийж өгсөн мэдтэй тийм ээ гэж хоорондоо ярил. Гэтэ битгий санаа зовоо. Би аль хэдийн буугаад өгч гэсэн. Нэрөө өөр хүн сайн. Хин би юу? Тийм ээ. Бас чи яаж мэдж байгаа юм? Чи болон булчин толгойт бүгд л мэдж байгаа штэ. Тийм үү? Тийм ээ.
Неро надад хайртай байсан. Ягаад өнгөрсөн тэр байд байгаа юм. Бүгд өнгөрсөнд явдал гэж хэлээ. Ер нь бол манд нандаа чин тэрэнд хэлсэн юм байлээ. Хоёулаа ер нь тохирохгүй. Хоёулаа ингээ бие хөөё гэж тэгж хэлэл өнгөрсөн байгаа юм л да. Тэгээ дотор харангуйтаа би өөрийнхөө мэдрэмжийг гэдэг байлаа. Дүүнэртэйгээ хэлсэн ч гэсэн ижлэх. Энэ бол буцаж ирэх хариуцлага гээл. Тэгэл хоорондоо ярилцаал энэ хоёр тийшээ өн болж байгаа юм л да. Тэгээ мань Неро чи миний хувьд гялцсан гэрэл үнэрнээс өөр юу ч байгаагүй. Чиний эзэмшдэг бүх зүйл чиний харц. Чиний агуу авьяас, урт удаан залуунаас өөрийн улсаа удирдах боломж гэл хэлсэн чи хажууднаас нь чи ч гэсэн хааны угсаа нэгштэй гэсэн чи үгүй миний гарал ямар ч хамаагүй миний би боол болж төрсөн боолын амьдрал надад гүн шингэсэн хэдэн ч удаа давж гарах гэж оролцсон чи би алдсаар л байна энэ новш бол миний жинхэнэ төрх би яг ямар новш гэдгээ мэдэх юм алга нанда миний дотор байгаа ямар ч хэлбэрийн ад жаргал баяр баясгалыг устгах гэж хичээдэг энэ дэндүү өөр л хоорондоо ярилцал өнгөрж байгаа юм л да тэр ингээл хоорондоо эвтэхнэр салаад өнгөрж байгаа тэгээд тэр өдрөөс хойш энэ бол аль өөрийнхөө мэдрэмжийг хураагаад яг нийлхээр нь болохоор орно шийдчихэд байгаа юм л да. Яг энийг сонссон мань зулаа нулимс асгар боллаа. Ингүүт яг юу Нерог тэгж их зовоогоод байгаа юм болоо гэл. Ягаад үлээд байгаа юм бэ? Чи Нерогийн төлөө төрсөн юм уу? Энэ бүхэн чамд хамаатай юм уу? Би тэрнийг харах болгондоо тэрмээр байна. Би тэрийг тайтгаруулмаар байна. Ийм л болохоор би түүнд хайртай. Тэр нь л зулаа үнэн голоос хайртай юм байлээ л дээ. Яг эцсийн солигдол байна. Дөк Неро хоёрын гал гарсан тулаан луу буцаад шилжнэ. Би илүү чамаас чадварлаа. Чи тэрийг мэдж байгаа үсттэй гэл дөглөө дайраал гэсэн чи би чамаас илүү шидэндээ авьяастай. Тэрийг ч гэсэн чи мэдж байгаа үст. Чи өөрийгөө ялна гэж бодоо юу? Битгий инээ түргээд бай. Ур чадвар жинхэнэ тодорхойл тухайн акшнд гаргах чадвар байдаг юм. Нэмээ сайн хараад тав. Ур чадвар 3 дахин нэмэгдүүлэхийн тулд хичнээн их хөвдөлт хүчин чармаалт гаргаснаа би чамд харуулъя гэж мань Неро чин дайрч ороод. Тэгсэн чи яг юу болно доо гэж бодоо сууж. Нандаа золоо хоёр стен лөө буцаа шилжин. Чи ч бас адилхан мэзтэй нандаа. Чи ч гэсэн түүнийг тэрмээр санагдаг үсттэй. Тэрвэрх эн чин ээжийн хүүхдээ хийдэг зүйл биш үсттэй. Хэрвээ тийм бол чи түүнийг хамгаалмаар байна гэсэн үг бизтэй. Тэ надад Неро үргэлж аврах санагддаг. Түүнийг хамгаалахаас илүү би түүнийг хүндэлдэг. Чи надад ижил гэж үгүй өөр хин нэгнийг тэрвэрхийг хүсдэг. Харин би өөр. Тэнгүүдээ би чамтай адилхан гэж мэдсэн юм аа гэл энэ хоорондоо адилхан л Неро тэр хайртай лөө яриад дуусна. Энэ үйл явдалтай зэрэгцээд мань нөгөө хоёрын гал гарсан тулаан руу буцаж оръё. Тэгээ манай хоёр чинь тултаал, ил цэлэм харшуулаад, ичи тэрвэрлдуулаад жинхэнэ гал гарсан гой тулаан гарчлаа юм лаа. Чи бас ойр тараагүй гой тулаан бол өрнөөл. Чи яаж энийг мэддэг юм? Чи ч их сэрхэмдээсээ заалгацсан юм уу? Яагаад хүн болгон чам шиг нов шиг илүүд үздэг юм бэ? Дайраад ороод ирж байгаа юм да. Тэгэл хоорондоо энэ л хүч тэнцвэх үзэлцэл байгаа юм л да маань тэр хоёр чинь. Гэтэ маань Неро чинь арай илүү боолын амьдрал үтсэн. Арай илүү хүн төвчр юм үзсэн юм болохоор арай илүү чадварлаг байх нь арай мэддэгдээд байгаа юм л да. Зүгээр л хүлэн зөвшөөр. Чи бит хоёрын хооронд ямар ч ялгаа байхгүй. Үнэндээ би чамаас илүү хангалттай мөн новшийн боол гэл амар дайшин чи маань гэрэл цэлмийн эрдмээрээ шууд аваач нисгээ ичдэг. Чи ч зэрэг байхад гарал үүсэл чинь хамаагүй. Чи зөвхөн хүчтэй ухаалаг байх хэрэгтэй. Гэл дайсан чинь мань хинчин болонгуудаа шидэндээ арай илүү авьяастай болох шидэрээ шууд арайд эхэлдэг байгаа. Энэ цэлмийн дулаанд барахгүйгаа мэдчихэж байгаа шүү. Тэгэхэд бас нэг постэр зурган дээр харагддаг алдартай аянгат хэлтний дайралтаар дайраад шидийн гарыг нэвцүүлбэ. Тэгээ мань хэнийг гимтээдэг байгаа Докийг. Хэрвээ би боол болж төрөөгүй байсан бол би чамаас өөр харах байсан уу? Үгүй. Чи яаж төрсөн над хамаагүй. Чи үргэлж миний доор байх болно. Гэл дайрахтай зэрэгцэж агуудах байгаа. Аавынх нь ингээд мэдрээд байгаа байхгүй. Аав нь хоёр хүүхдэд тулж байгааг яаж чарсан. Тэрсээгүй дахин төрөлч шиг л харагдаад байна да. Чи юу хийгээд байна? Гэсэн манай далаш моловчтай шидээрээ гармаар гаргаад ирчихсэн. Төгсгөл нь чи миний хөлөнд орол байх болно гэх. Өөрийнхөө амьдралын энерги үрэн барин байж дайраад байгаа юм л да. Би ямар ч зам сонгосон. Би чамайг хизээч зогсоож чадахгүй гэж хэлээл дайраал явахдаа шидийн гарыг таслаа ичиж байгаа. Тэгээ шууд биелүү нэвцүүлбэр зоогоод энэ чиний зүрх байсан. Хэрвээ Неро хизээч боол байгаагүй байсан бол түүнийг өөрөөдөө гаргасан цорхойг чи яаж чадна гэж бодож байна. Нэг нэг нандагийн хоёрыг яриад дуусны дараа буцаад тулаан руугаа ороод. Энэ юу вэ? Энэ миний зээлсэн хүч иймхэн гэж юу? Чиний жинхэнэ дайсан би биш. Чи өөрөө. Чи юу яриад байгаа юм бэ? Чамайг гүйцэхийн тулд би өөр юу ч хийх ёстой юм. Намайг ал дараа миний цогц руу хүслээрээ шээж дарамжлана. Би чамаас сүүлийн удаа хайсан. Би боол биш байсан. Чи намайг үзэн ятах байсан уу? Мэдээж. Учир нь чи миний нандин бүхнийг булаасан. Чи юу тэр юу ч байсан хамтаа ачлаа. Би чамаас юу ч булаагаа. Учир нь би ингэх хэрэгтэй тийм ээ. Би гүндүүн болон Лунадел хоёрынгүй. Чиний эцэг нэгтэй дүүчин бай. За энэ хоёрын үйл явдал цаашаага юу болж төгсгийг дараагийн партаас харцгаая. Сонирхолтой байлаа. Дараагийн партад бүр илүү сонирхолтой зүйлүүдийг оруулах болно. Нерогийн ээж яагаад хүүхдээ хайсан бол яагаад аав нь өөрийгөө жинкнээсээ золиослох болов? Гэх мэтийн чухал үйл явдлуудын зангилаа дараагийн бүлэг дээр гарах болно.